За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болж байгаа үзэгчтэй. Шууд амжилтын платинум эвэддэгч Дасандаа Бухан М банк. Эхний довтлогоо Bisage Knights багаас зэрэг оруулжээ. Яг энэ хоёр тоглогчоор явж байгаа да. Тоолборд дундаас шидсэн шидэлт амжилтгүй баазаргүр хоёр дахь боломжийг үүсгэлээ. Инх хамглан өөрөө гурлуугаараа шидэж байгаа юм байна. Голын цаа шидэлт амжилттай. Ben Stevens бөмбөгтэй байна. Маргад хөдөлгөөн дээр зөрөөд будагтай талбараа уймаад орсон цагрын нөгөө талаас төгсгөл амжилттай. Stevens Ямаргад Эрдэнэ цогтын эсрэг нэг эсрэг тоглож хангалттай зай байна. Зүүндээс саа дундын зай шидэлт амжилттай. Маш гоо шидэлт байна. Чимэндээ энэ удаар Эрдэнэ цогтын дамжуул таслагчлаа. Хурдан довтгоонд Ууган Баяр хурдан байна. 2 оноо. Шууд хурдан довтгоо ихлүүлсэн Инктрийн дамжуулт Бенжамин Стивенсийн довтолгоо амжилттай. Нэмэлт нэг шидэлтийг шиднэ. Самбарт хамгаалт сайн тэмцлэг үзүүлж байна өнөөдөр. Тоолборд за намхан тоглогч эсрэг байсан да. Жордан Тоолборд Бен Стивенсийн туссан хамгаалт дууг нэг сайн болсон. Гэхдээ Тоолбордын төгсгөл бөмбөг авсан. Маргад Эрдэнэ цогтын эсрэг нэг эсрэг нэг тоглох боломжтой. Маргад зүүн эргэсэн эргээ шидсэн шидэлт амжилттай болсон. Нэмээд бүр алдаа нэгж байгаа харагдлаа. Авсан. Devin Warren явж ороод задарсан бас лигүүд амжилт шүү. Инх хамглан тоглох амжилтгүй хоёр дахь боломжийг Ганбаатар үүсгэсэн. Лотгоо нөөж аваад орлоо. Сандра хамгаалагч цөлгцэн ч хоёр өндөр хамгаалагчийг гаргаж ирээд ямар гоё дамжуулдаг болчихсон да. Ганбаатар эсрэг нүрэн шугам дагаад орсон өөртөө зай үүсгэсэн гэтээ довтлогоо гаалцсан мөнхчөдөр хоёр дахь боломжтой тэмцээд үүсгэсэн. Тэдүүсүрэн гоё хөлийн ажиллагаа довтлогоо амжилттай. Ямар гоё хөдөлгөөнүүд вэ? Майцын довтлогоо гихлүүлэн Ганбаатарын сланыг авсан. Warren дахиад давсан довтлогоо нь орсон. Нэмэлт нэг шилдэг үүсгэн. За ингээд ороход шитгээд ер нь дамжуулт инх хамглан дээр ирлээ. Ишибаши янгалтай зай гараад ирсэндээ голын зай шидэлт нь амжилттай. Ямар том зайг өгч байна Bradford. Цуха. Санчер хөдөлгөөн дээр зөрөөд орсон. Ben Stevens гоё дамжуултыг өгсөн довтлогоо амжилттай. Warren цаана Эрдэнэ цогтод энэ тоолсонд ингэж шидэх за ерөөсөө гараагүй байсан. За гарвал тэгээд ингэж шидэх шүү дээ. Тоолборд урагшаа төгөлдөрт за бөмбөг их хурдтай шилжсэн Ганбаатараар довтлогоо гаалцсан өөрөө нэмээд татчихж байна. Үнэхээр илдэвтэй шүү дээ энэ залуу. Авч үлдэх ёстой байлаа. За дахиад сударч чадсан шүү. Энэ удаа нийлээ эргэлзэж шидсэн энэ удаа амжилттай болсон 5 дахь шидэлтэй унгаж байна. Сайн мэдээ биш шүү. Warren самбартад явуулсан амархан байна. Бүрөвдөр чаринтэнд зүүндээ хөдөлсөн ямар таарууд амжуулт таслагцсан Ууган Баяр үнэхээр хурдтай юм а. Довтлогоо амжилттай 2 голоор шүү. Харамсал сумшгил гарлаа да сая. Төсөлтөн загиргаад аваа явчлаа. Урагшаа ордон довтлогоо Devin Warren гараад ирсэн. Загирган дээрээс Devin Warren хийх гэдэг эсрэг бүр шолдуулаад 10-аас дээш болох боломжтой гоё дамжуултыг өгсөн Ганбаатарын 2 оноо. Шижигсэн дагаад маш хурдтай байна. Ууган Баяр дундын зай шидэлтэй аадсан. Ben Stevens 2 дахь боломжийг үүсгэсэн. Довтлогоо амжилттай боллоо. За Warren тэгээд тэдний олон довтлогоо алдсан ч гэсэн хэдийн 10 оноонд хүрсэн байх шүү. Нэг хөлөөрөөсөө шидсэн Warren-ы дундын шидэлт амжилттай. Амжилтгүй болсон. Stevens самбарт бол найдвартай байна. Урагшаа гоёж дамжуултыг гаргасан. Маргад загирган дээрээс төгсгсөн. Яасан сүүч. Warren за Stevens эсрэг зай байсан дундын шидэлт амжилттай. За дундаас мөнхч өдөр бөмбөнд хүрсэн буцаагаад гаргасан гоё дамжуулт Маргадын олын зай шидэлт загирг дунсан. Ууган Баяр занаанаас нь бөмбөгийн цогцсон Devin Warren урагшаа Маргадын эсрэг гараад ирсэн Warren бүр томх амархан зай гаргаад 2 оноо авлаа. Зайртан цогтын үед бол эхнийхээс 5 оноо авсан Тоолборд ямар гоё довтлоо вэ. Самбартад орж байна. Bradford Stevenson сланыг авсан гоё дамжуулт Benjamin Stevenson 2 оноо. Ставсан Bradford бөмбөгөө барьчлаа. Нэг илүү дамжуулт мөнхч өдөр давчин дээрээс голын зай шидэлт амжилттай. Юуртөө 4 оноо зөрөө. Ганбаатар инх хамглан шидсэн инх хамглангийн шидэлчийг гоё гарсан. Багийн 44 дахь оноо. Маргад өөртөө зай үүссэн. Голын зай шидэлт нь амжилттай явуулж байна. Тэгээд Warren инх хамглан энэ удаа алхам тийгээд орсон баруун төгсөж байгаа юм байна. Маш гоё довтлоо байлаа. 8 дахь. За баруунда өөрөө Берта дайрсан довтлогоо гаалцсан нэмээд татгахчлаа. За Benjamin Stevens сэлгээний санал руу сууснаас хойш өрөндөө будтай талбайн зөрөө орно.
За дамжуулалт эрдэн цогтөр ирсэн хамгийн сайн шидэг цэгэнд шидэлтэн цагирах дээр ойж боломж байна. Дэвин Уоррен доор байрлалд утсан өгсөнгөө эрдэн цогт Ишибаши дүгсэн Юма Ишибаши энэ удаа шидэлтэн амжилттай. Үнэхээр гоё шидэх юм аа. Маргад эрдэн цогтын эсрэг. За өлдөөрн тоглоо Босталфаро контакттай дайрсан довтлоо дооцсон. Нэмэлтэн шидэлтийг гүйцэтгэнэ. Завагийн довтлогоо Санчер Инх амар Уоррны эсрэг холын зай шидэлтэн амжилттай болсон. Маш чухал үед 3 оноо шидэлтийг үүдэж амжилттай бод. Тэр чигээрээ зүүндээ алхаад Санчрыг суулгасан холын зай шидэлтэн амжилттай болсон энэ PC Schneider сасралцэг алжээ үзэгчтэй. гол ивент тэгш хамтдаа төрүүлж чадах нь United. Ууганбаяр хурдан ашиглаад орсон Түмэрийн Ууганбаярын довтлогоо амжилттай болсноор нөрдөө 2 оноо шортлоо. За эсрэг багийн хамгаалтын нэг унтуулж гал хурдаар илүүхэд орчлоо. Дэвин Уоррен доор базаргүрт дамжуултыг үлдээсэн алтан цагийн базаргүр үлдээж маш урт хугацааны дараа багийн гаргасан Дэвин Уоррен Ben Stevens эсрэг өөрөө яваад орсон хамгаалт сайн болсон ч 2 дахь боломжоор өөрийгөө солиллоо. Баяр таны нөгөө талаар орсон задалсан нэг илүү дамжуулт маргад суул шидсэн холын зай шидэл амжилттай болсон 3 онооны зөрүү. За тоолборт 18 самар авсан юм шүү. Эрдэн цогт дундаас шидсэн эрдэн цогт самбарцсан шидэл амжилттай ямар гоё шидэлтэй. Стивенсээр станаар гараад ирсэн байгаа маргад хамгаалагч аргалсан контакттай яваад орсон довтлогоо амжилттай болсон. Энэ залуу зогсоохгүй нэ. Хөөрхөн болж байгаа Уоррен яваад орсон өөрийгөө ямар гоё суулгаж байна. За энэ үзэгчтэй. Өсвөл металлаас каунт хийж болгочтой зүйлсээ. За Ууганбаяр гарч ирээд бөмбөгийг авах гэсэн инх амгалан бөмбөгийг таслаад энэ тоглолтын эцсийн зэгийн давчлаа да. Ууганбаяр нүрийн шугам дах гэж үзсэн инх амгалангийн хамгаалт маш сайн болсон. Ben Stevens 2 оноогоор оноогоо ахиуллаа. Металлаас алдаа гаргасангүй гэхдээ бөмбөгийг салгаад авсан маргад довтлогоо амжилттай. За бөмбөгөө гарахгүй их удсан эрдэн цогт юутэж маргадаас салаад бөмбөгийг авсан Дэвин Уоррен руу чиглэсэн дамжуулт таслагдсан бүрэг дөржийн довтлогоо дээр буцаад өөрөө хаалтыг хийснээр инхүү тоглолт өндөрж байна үзэгчтэй. За Дэвин Уоррны хаалт энэ тоглолтыг албаасаар хаалаа үзэгчтэй 66-61 энэ тоглолтын ялагч нь PC Schneider байлаа.